Сайн байцгаана уу? Чимэнэ төлөөс ухта давтан морил шинэ бичлэгтэй давтан морил. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр Diary of CEO подкастын ээлжид нэгэн дугаараа товчлон хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар дээр би ямар сэдвийг сонгож авсан бэ гэхээр энэ бол нарциссизм буюу өөрийгөө хэд дүгэлгэх сэтгэл зүйн эмгэгийн талаар юм дугаарыг сонгож авсан байгаа. За нарциссизм гэдэг ойлголтын талаар бид нар ер нь одоо мэддэг болсон шүү дээ. Тэгэл зэн айгуу нарциссист гэж би бинийгээ одоо хэлж мэлдэг энэ л айгуу энгийн болчихсон тийм ээ. Гэхдээ нарциссизм ер нь яагаад үүсдгийг, нарциссист хүн эргээд одоо эдгэх боломжтой байдаг юм уу? Эсвэл одоо нарциссист хүнийг бид нар ямар шинж тэмдгээр нь одоо таних боломжтой мэдчлэн бүр нарциссизмтэй холбоотой аагаас яа хүртэл маш одоо хэрэгтэй чухал мэдээллүүдийг агуулсан ийм 2 цагийн ярилцлага болсон байсан. Эндээс би та нартайгаа ерөнхийдөө ярьсан сэдв болгоноос нь хамгийн гол чухал гэсэн зүйлсийг ингээд авчлаа та нартай хүргэе. За тэгээд бичлэгтэй давтан морил тухлан сууж таалан сайрах нь. За гол яриараа орохоос өмнө би та нартай энэ дугаарын зочны талаар товчхон танилцуулъя. Энэ дугаарт бол доктор Романи Дурвасула хэмээх нарциссизмын талаар дэлхийд тэргүүлэх судлаач, клиникийн сэтгэл зүйч ийм эмэгтэй оролцсон. За ерөнхийдөө нарциссист хүмүүсийн зан авир болон тэдний одоо бусад хэрхэн нөлөөлдгийг судалж энэ талаар олон нийтэд мэдээлэл түгэх ийм ажлыг хийж байгаа эмэгтэй. Тэгээд та нар маань YouTube-ээр ерөнхийдөө нарциссизм гэд хайгаад үзэх юм бол энэ доктор Романигийн маш олон ярилцлага бичлэгүүдийг олж үзэх боломжтой. За юуны өмнө та нартай нарциссизмын талаар товчхон тодорхойлтыг хүргэе. За нарциссизм болон сэтгэл зүйн салбарт эмгэгт тооцогддог ийм одоо нэг төрлийн өвчин байгаа, сэтгцийн өвчин байгаа. За нарциссизм гэдэг нь хувь хүн өөрийгөө хэд өндрөөр үнэлж, бусдыг дорд үзэж, өөрийн эрх ашигыг байнга нэгдүгээрт тавьдаг зан чанарын эмгэг юм а гэж байгаа юм. За тэгээд ярилцлага маань бол ерөнхийдөө нарциссизмын үр дагавар нь юу вэ гэдэг асуултаар эхэлсэн. Тэгээд доктор Романи бол хариулахдаа нарциссисттэй ойр дотн юм харилцаанд орсон хүмүүс явандаа өөрсдийнхөө үнэлэмжийг алдаж өөрийгөө голж эхэлдэг. Тэгээд яагаад тэгэхээр нарциссистийн нөгөө хүслийг нь биелүүлэхийн тулд өөрийн мөрөөдөл зорилгоо одоо золиослоод энэ нь урт хугацаанд тэр тухайн хүндээ сэтгэл зүйн одоо эмгэг үүсгэх, сэтгэл зүйн хор хөнөөл учруулах одоо ийм эрсдэлтэй байдгаа гэж байгаа юм. Нарциссисттэй удаан харилцаанд байгаа хүний хувьд бол яг юм ерөөсөө өөрийгөө голдог, өөрийнхөө үн цэнд эргэлздэг, ийм өөртөө ямар ч итгэлгүй одоо нэг бодлын ингээд хамаг одоо энерги эрч хүчийг ингээд одоо нарциссист ингээд сорвуулна гэсэн үг л дээ. За ийм учраас бид нар нарциссистыг одоо таньж мэддэг. За эсвэл өөрсдөө би нарциссист мөн үү гэж ингэж өөрийгөө одоо question их буюу өөрөөсөө асуудаг, өөрийгөө анзаардаг байх хэрэгтэй гэж байгаа. За тэгвэл нарциссист хүнийг бид нар яаж таньж мэдэх боломжтой вэ гэхээр нарциссист бол гаднаас нарахад эхэндээ ийм маш сэтгэл татам, харизматик, өөртөө итгэлтэй, одоо бусдыг байлдан дагуулж чаддаг, тийм маш гоёор бие авч чаддаг ийм их хвчлийн ийм амжилттай хүмүүс байдаг. Тийм учраас хүмүүс бол нарциссистуудад маш амархан татагддаг. За гэхдээ тэднийг илүү сайн анзаарах юм бол ерөнхийдөө байнга өөрийгөө чухалжилж бусдаас магтаал хүсдэг. Тэгээд одоо өөрийгөө ерөнхийдөө бусад хүмүүсээс хамаагүй дээр бусад хүмүүс ийм доогуурлаа гэхэд би бол ерөөсөө хамгийн одоо мундаг нь хамгийн онцгой хүн учраас надад дүрм журм одоо өөрөөр үйлчлэх ёстой гэж боддог. За тэгээд дээрээс нь сайн анзаарах юм бол ерөнхийдөө нарциссист хүмүүс бол ихэвчлэн ийм бага эмпатитэй буюу бусдын мэдрэмжийг ойлгох чадваргүй байдаг гинэ. Бусдын оронд өөрийгөө тавьж одоо үзэх чадвар нь илүү сул байдаг. За тэгээд дээрээс нь харьцангуй сэтгэл одоо хөдлөл багатай байдаг ийм хүмүүс байдаг гинэ. За тэгээд нөгөө магтаал, хүндлийг байнга шаарддаг учраас ийм гаднаас харагдах үс өнгөц байдалд ингэж айгүй төвлөрсөн байдаг. Ерөнхийдөө жоохон тийм нэлээд хэлбэрддэг гэсэн үг байна шүү дээ. Ерөнхийдөө бол өөрөө өөртөөгөө ажиллаж одоо өөрийнхөө талаар би чинь юу илээ, юу хийж байгаа, өөрийнхөө одоо үйлдэлийг ингээд тунгаан бодох чадвар нь харьцангуй сул байдаг гэсэн үг. Тэгээд нарциссист хүмүүсийн хамгийн гол зорилго нь бол ерөөсөө өөр дээрээ бүх анхаарлыг авах, бусдаар магтуулах, өөрийгөө лаг гэсэн мэдрэмжийг ингэж авах одоо хамгийн гол зорилготой байдаг учраас энийг авахын тулд маш их хөдөлмөрч, маш их амжилтыг гаргаж ингэж энэндээ үндэслэж өөртөө ингэж зорилго тавьж амьдардаг гинэ. Тэгээ тэнгууд нарциссистуудын зан авир ерөөхдөө ямархуу байдлаар илэрдэг вэ гэхээр хамгийн одоо түгээмэл нь бол бусдыг үнгүй дүүлж маш юм өөрсдийг нь дорой мэдрэмж өгдөг, одоо бусдыг дорд үздэг гэсэн үг шүү дээ. Дээрэс нь манипуляц, газлайтинг гэх юм стратеги, сэтгэл зүйн юм
одоо стратегиудыг ашигладаг. За тэгээд өөрийнх нь хүссэн юмыг өгөхгүй болвол яг юм маш түргэн ууртай ойрлоо хашигч эсвэл юм төрмгийлэх ийм байдлаар илэрдэг юм байна. За энэ дэр хөтлөгч Стивен маш гоё асуултыг асуусан. За тэгвэл нарциссист хүн болон одоо маш онцгүй өдрийг туулж яваа. Жохон тийм онцгүй мүүдэн дээр буруу хөдөн дээр босцсон хүн гэж яриа л та тий. Хүн хоёрын одоо зан характерын ялгааг нь бид нар яаж харах вэ гэж байгаа юм. Яагаад тэгэхээр заримдаа бид нар ингээд нэг онцгүй өдрүүдтэй хүнд муухай ааш гаргах ч юм уу, нэг заримдаа хүнийг ингээд дорд үтцсэн байх ч юм уу те, нэг юм онцгүй үйлдэлүүд угаасаа гаргадаг штеп. Тэгсэн чинь доктор Аманы болохоор энэ ялгааг нь хэлэхдээ за нарциссист биш хүн болвол тэр онцгүй үйлдэл хийснийхээ дараа хамгийн гол нь гимшдэг, өөрийнхөө бурууг ухаардаг. Тэгээ буцаад ингээд уучлалт гуйдаг тийм ээ, тэр одоо хариуцлага хүлээдэг гэсэн үг. Тэр онцгүй үйлдэл хийснийхээ дараа яагаад тэр гимших мэдрэмж төрдөг учраас яагаад гимшиж байгаа мэдрэмж төрсөндөө гэхээр тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэх тэр нөгөө хүнийхээ одоо төлөө санаа зовох юм мэдрэмж нь байдаг учраас гэтэл нарциссист хүнд бол энэ мэдрэмж байдаггүй. Тэр нөгөө хүнд ямар мэдрэмж төрнө вэ тэр ерөөсөн хамаагүй өөрийнх нь л одоо бүх мэдрэмж чухал байдаг учраас тэр онцгүй үйлдэл хийснийхээ дараа хизээч гимсэн мэдрэмж төрөхгүй. Тэгээ буцаага тэрнийхээ төлөө хариуцлага өөрөөд уучлалт гуйх байтугай ингээд улам тэр манипуляц ингээд үргэлжлүүлээд хийгээд байдаг. Тэгээ бас нэг ялгаа нь бол bad day буюу онцгүй өдөр болвол өдөр гэж нэг тон дээр ярьж байгаа шээ тийм ээ, байнга тохиолдохгүй. Харин нарциссистийн хувьд бол энэ бол яг өдөр болгон гэж бол шууд хэлэхгүй ч гэсэн маш олон ийм өдрүүд үргэлжилсэн өдрүүд байна гэж байгаа. Маш олон одоо удаагийн давтамжтайгаар энэ үйлдэлүүдээ хийсээр байна гэсэн үг. Одоо энэ нарциссист хүний хувьд бол. За тэнгууд дараагийн асуулт нь болгоно бас сонирхолтой асыг asshole буюу одоо нэг одоо өөдгөн навш гэдэг одоо өөрөө ихэд балиар ааштай хүн гэж хэлээ те. Маш балиар ааштай хүн болон нарциссист хоёрын бас ялгаа нь дахиад юу вэ гэж байгаа юм. Тэнгууд балиар ааштай хүн болвол угаасаа онцгүй тийм ааштай хүн болвол байнгын л балиар ааштай чигээрээ байна. Онцгүй ааштай чигээр байна. Ерөөсө хаач явсан хүмүүстэй муухай аашлал бүдүүлэг юм ёс зүйгүй хэвээрээ байна. Гэтэл нарциссистийн хувьд бол ялгаа нь ерөөсөө ингээд юм өдөр шөн шиг ялгаатай. Яг хаана хинтээ байна гэдгээс хамаарат маш сайн жүжиглэж чаддаг. За ингээд ажил дээрээ байхдаа бол төмний хайр хүлээсэн ингээд бүр айгүй сайхан ааштай бүр ингээд одоо жишээлбэл нэг юм жишээ авч байгаа юм л да. Нэг одоо нарциссист захирал байлаа гэхэд ажилтнуудынхаа нөгөө юунуудыг хүүхдийн төрсөн өдрийг хүртэл санаад танаа охины өнөөдөр танаа охины төрсөн өдөр үү, танаа одоо ээж чинь би энэ сайн уу гэж бүр хачин сайхан хүн байжгаад гэртээ очиод тэр хаалгадны цаана бол гэрээхэндээ эхнэрдээ тэ ойр дотнохоо хүмүүс бүр адгийн муухай зангаа ингэж харуулж одоо дээрлэгдэг ийм хүмүүс байдаг гэж байгаа. За тэгвэл нарциссизмыг эмчлэх боломжтой юу гэсэн чинь доктор Аманы хэлэхдээ энэ бол ер нь боломжгүй. Яагаад тэгэхээр одоо нарциссизм бол яг тэр хүнийхээ гүнд нь ингээд юм суучсан аль хэдийнэ ингээд бий болчихсон юм зан одоо чанарын эмгэг учраас энийг өөрчлөхийн тулд тухайн хүний зан чанарыг нь өөрчлөн гэдэг шаардлага үүснэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол юм эмчлэгдэх боломж маш хомс. Гэхдээ нарциссистууд бол заримдаа юм маш жижигхэн юм өөрчлөлт буюу одоо жишээлбэл зарим өвчнүүд нь эмчилгээнийхээ үед бол за би өчигдөр орой ингээд найз охин руугаа бүр маш муухай ингээд орьсон. Энэ бол надад юм таатай санагдаагүй. Би хитрхи сүржин байсан юм шиг байна. Гэх мэтчлэн ингээд өөрийнхөө бурууг ингээд мэдрэх одоо гэх юм уу те эсвэл баярлаа гэж илүү олон хэлдэг болох ч юм уу. Иймэрхүү юм төр зургийн маш жижиг өөрчлөлтүүд байдаг боловч яг тэр хүний одоо үндсэн тэр эмгэгийг нь бол өөрчлөх боломжгүй байдаг гинэ. Яг нарциссизм дотор 4 төрөл байдаг гинэ үндсэн. Нэгдүгээрх нь бол grandiose narcissism буюу одоо монголоор дөхүүлээд орчуулах юм бол нэг юм ил тод нарциссизм. За энэ бол яг юм typical дийлэнх түгээмэл байдаг юм нарциссизмын төрөл. Одоо бидний түрүүний ярьсанчлан нэг юм өөрийгөө маш их үнэлдэг, маш одоо харизматик, олонний анхаарлыг авдаг, олонний одоо анхаарлын төвд байхыг хүсдэг, бусдыг дорд үздэг, магтаалыг өөр дээрээ үргэлж авахыг хүсдэг ийм төрлийн нарциссистууд. За тэгээд бас өмнө хэлсэнчлэн нөгөө хамгийн гол нь нэг юм одоо show up буюу ингээд өөрийгөө мундаг гэж ингэж харуулахыг хүсдэг учраас тэрнийхээ төлөө бас тодорхой хэмжээгээр маш их хичээдэг. Тийм ч учраас амжилтанд ингэж дийлэнхтэй амжилтанд хүрэх магадлал нь айгүй өндөр байдаг гинэ. Дийлэнхтэй ерөөхдөө одоо амжилттай бизнесийн хувьд ч юм уу те карьерийн хувьд бол нэлээд өсөлттэй амжилттай хүмүүсүүд бол бас нарциссистууд байх нь олонтаа байдаг гэж байна. За энэ бол ерөөсөө классик түгээмэл байдаг нарциссизмын төрөл юм байна. За тэгвэл хоёр дахь нь болонгууд
vulnerable narcissism буюу одоо эмзэг нэг юм өрөвдөлтэй төрлийн нарциссизм гинэ. Энэ төрлийн нарциссистууд яадаг вэ гэхээр илүү дотгошоогоо юм сэтгэл төгшөлтэй, сэтгэлээр унсан өөрийгөө хамгийн гол нь байн хохирогч гэж боддог, хохирогчийн сэтгэхүйтэй ийм хүмүүс байдаг юм байна. За тэнгүүдээ бас л нөгөө би онцгой, би уг нь илүү хүртэх ёстой, би уг нь ийм агуу байтал намайг хүмүүс одоо хангалттай үнэлэхгүй байна, би яг өөрийнхөө хүснийг хүртэж чадахгүй байна гэх мэтчлэн ийм одоо нөгөө хүсэж байсан нөгөө анхаарал болон амжилтаа авч чадахгүй болохоор энэ дээрээ ингэж байнгын хохирогчийн сэтгэхүйтэй ингэж ханддаг юм гинэ. За тэгэнгүүт одоо энэ түрүүний хийсэн grandiose narcissism буюу ийм ил тод narcissism болон энэ эмзэг narcissism бол хоёулаа хоорондоо ингэж хоршиж байдаг гинэ. Яагаад тэгэхээр одоо нөгөө эхний төрлийн, нэгдүгээр төрлийн амжилттай те бүх юм нь ингэж өөрийнх нь хүснээр нь болдог ийм карьертэй энэ мундаг нарциссистуудын хувьд бүх юм ингээд оронгоороо эргээд одоо failed те одоо нийгмийн статусаа алдах юм уу, ажилласаа халагдах юм уу нөгөө олон магтаалаасаа ингээд холдоод ирэнгүүт vulnerable narcissism буюу нөгөө ийм эмзэг өөрийгөө өрөвдүүлдэг ийм нарциссист болж хувраад хүмүүсийг буруутгаад эхэлдэг гинэ. Эсвэргээрээ бас нөгөө эмзэг нөгөө өөртөө итгэлгүй ерөөсөө амжилт үзүүлж чаддаггүй ийм эмзэг нарциссистууд болвол бүх юм бас оронгоороо эргээд амжилт үзүүлээд хүмүүс өөрийнх нь хүсэж байсан нөгөө магтаал анхаарал нь ирэнгүүт нэгдүгээр төрлийн буюу нөгөө grandiose narcissist болоод эхэлдэг гинэ. Ерөөсөө за би ийм мундаг, би ийм лаг гэдэг одоо нөгөө өөрийгөө гайхуулж ингэж явдаг ийм нарциссист болоод эхэлдэг юм. Тэгэхээр энэ хоёр бол ерөөсөө нэг машины одоо ийм хоёр дугуй гэсэн гурд хойд дугуйтай адилхан ингээд ийм зэрэгцээ оршдог ийм хоёр төрөл байдаг юм байна. Тэгвэл гурав дахь төрлийн нарциссизм бол malignant narcissism гинэ. Энэ төрөл бол одоо хамгийн хоортой, аюултай төрөл нь бөгөөд харьцангуй ийм ховор тохиолддог төрөл юм байна. Энийг бол яг монголоор хортой нарциссизм гэд яриад авчи. Энэ төрлийн нарциссизм бол өмнө хэлсэнчлэн хамгийн аюултай хэлбэр нөгөөд одоо манипуляц, түрэмгийлэл, заримдаа ийм садизмтай хосолдог юм байна. Тэгээд хортой нарциссистууд бол бусдыг хянах одоо өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд одоо худлаа ярих, манипуляц хийх, айлгах сүр хүчээрээ одоо давмгаалах зорилгоор ийм одоо түрэмгий харгас зан авир одоо гаргадгаараа ингэж ялгардаг юм байна бусад төрлийн нарциссистуудаас. Тэгээд хамгийн гол нь empathy-гүй буюу одоо бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үздэггүй, бусад ямар мэдрэмж төрж байгаа талаар ингэж бодох чадваргүй бөгөөд ийм гэмшсэн мэдрэмж байдгүй учраас заримдаа одоо бусдыг өвдөхөөх зовж байгааг нь ингэж харж ийм сэтгэл ханамж авдаг ийм төрлийн ийм одоо нарциссизм байдаг юм байна. Тэгээ энийг бол доктор Романы хэлэхдээ одоо сэтгэл мэдрэлийн өвчтөн болохын яг нэг шатын өмнөх үе гэж нэрлэж байгаа. Тэгэхээр нэг шат илүү ахиал юм болов шууд сэтгэл мэдрэлийн өвчтөн болохоос ийм бүцтэй төрлийн нарциссист байдаг юм байна. Тэгээд мэдээж энэ нарциссисттэй одоо ямар нэгэн харилцаанд орсон хүн бол зөвхөн сэтгэл зүйгээс гадна бие махбодын маш одоо хохирол авах том эрсдэлтэй байдаг. За дөрөв дэх төрлийн нарциссизм бол communal narcissism буюу одоо монголчлох юм бол нэг юм нийгмийн нарциссизм гэж орчуулж болох юм те. Энэ төрлийн нарциссистууд бол бусдад тусалж сайн үйл хийж байгаа мэтээр харагдаж одоо өөрийнхөө нөгөө магтуулах мундаг гэсэн мэдрэмжээ одоо авах юм хэрэгцээгээ хангадаг төрлийн хүмүүс байдаг юм байна. За тэгээд ийм төрлийн хүмүүс бол одоо нөгөө бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хөвчлэн буйны үйл ажиллагаа явуулах, сайн дурын үйл ажиллагаанд оролцох, хүмүүс туслах гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг нэлээд хийдэг. Гэхдээ хамгийн гол нь эдгээр үйлдэлүүдийн ард нь бол яг үнэндээ тэр хүмүүс туслах одоо тэр өрөвдөлтэй амьтдад туслах гэхээсээ илүүтэйгээр өөрийгөө мундаг гэж харуулах, өөрийгөө сайн хүн мэтэр мэдрэх, өөрийгөө баатар гэж одоо өргөмжлөгдөх тэр зорилгоо биелүүлэх юутэй байдаг, хүсэлтэй байдаг. За тэгээд энэ төрлийн нарциссистууд бол ерөнхийдөө нэгдүгээр сайн үйлсээрээ бусдад магтуулахыг одоо хүсдэг гэж байгаа. За хоёрдугаар сайн хүн гэж харагдахыг бас хүсдэг. Тэг яагаад тэгэхээр өөрийгөө нөгөө онцгой гэж боддог учраас тэр хэрэгцээгээл ерөөсөө хайгаад яваад байна гэсэн үг юм л та. Тэгээд тэгмүүд гуравдугаар талаар сайн үйлсийн нэрийг ашиглан бусдыг манипуляц хийх буюу одоо энийг бол манай одоо Монголд бол нэлээд олон жишээгээр бид нар хэлүүлдэггүй мэдж байгаа штэ. Ингээд маш олон ийм сайн үеийн ажил хийгээд ингээд одоо маш анхаарал татдаг те маш одоо ийм ямар мундаг сайн хүүхэн бэ, яасан сайхан сэтгэлтэй бэ гэж ингэж хүмүүс гэж хэлэгдэж одоо олонний хайр инэрлийг авдаг, итгэлийг авдаг буцаагаад одоо улсын хурал дэвшигч юм уу те нэг юм огцон байдлаар ингэж нөгөө тэр хүмүүсийн өгсөн тэр одоо итгэл, үнэмшил хүндэтгэлийг
оруулж ашиглах тохиолдол зөндөө байдаг штэ. За эдгээр хүмүүс маань бол communal narcissist буюу нийгмийн narcissist хүмүүс байх магадлалтай байх нэ. За тэнгуү доктор Раманыгийн хийснээр энэ дөрвөн төрлийн нарциссизм болвол ерөөсөө бүгдээрээ нэг шугамн дээр ингэж ижисдэг гинэ. Ерөөсөө хамгийн гол зорилго нь бол нөгөө өөрийгөө мундаг онцгой гэдгийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх юм одоо үндсэн зорилго дээр ижисдэг бөгөөд ерөөсөө л хөнгөнөөс хүнд төвшин гэсэн ийм л одоо юутэй байдаг нэг одоо шугамн дээр ингэж оршдог. Тэгэхээр одоо communal одоо narcissism буюу нөгөө хамгийн сүүлийн төрөл нь бол харьцангуй одоо хүмүүс аюул багтай нэг юм зөөлөн юм шиг одоо сонсогдож байгаа санагдаж байгаа боловч эдгээр хүмүүсийн одоо нөгөө хүсэл нь хангахдаггүй болвол нөгөө хүсэдсэн магтаал юм авч чадахгүй болвол дараагийн төрлийн нарциссист болох боломжтой байд. Дараагийн шатны те одоо vulnerable narcissist буюу одоо бусдыг нөгөө юу байдаг буруутгадаг те өөрийгөө хохирогчийн нүдээр ингэж харуулдаг нарциссист болох боломжтой. Ингээд дараагийн шат гэдэг ингээд дахиад явах одоо юм магадлалтай байдаг учраас ерөөсөө аль ч төрлийн нарциссизмыг бол ямар ч зөвтгөх боломжгүй байдаг гинэ. За дараагийнх нь аягүй сонирхолтой. Энэ бичлэгийн үндсэн гарчгийн дээр бол 6 хүн дутмын нэг нь нарциссист байх магадлалтай гэсэн юм гарчигтай байсан байхгүй юу. За энэ дээр бол хөтлөж өгөөцсөн байхээр за тэгвэл ойролцоогоор ер нь хүн амын хэдэн хувийн нарциссист байдаг вэ гэсэн юм статистик байгаа юу гэж сууж байгаа. Тэнгүү доктор Аманы хариултаа бол ойролцоогоор нийт хүн амын 1-6% нь одоо яг албан ёсны нарциссист гэсэн юм онцтой байдаг гинэ. Харин ийм нарциссизмын шинж тэмдгүүдийг өөртөө агуулж байгаа хүмүүсийн тоо нь бол мэдээж үүнээс их буюу одоо нийт хүн амын 15-аас 18 хүртэлх энэ хувь нь бол нарциссистийн шинж тэмдгүүдийг өөртөө агуулдаг гэж тогтоогдсон байна л да. Тэгэхээр энэ бол ялангуяа юм том өрсөлдөөнтэй хотуудад бол энэ тоо илүү өндөр байх магадлалтай. Яагаад тэгэхээр нөгөө нарциссистууд чинь мэдээж нэг юм хинч өөрийгөө магтах боломжгүй те юм хүнээр одоо нэг өөрийгөө шүтэн бишүүлэх одоо боломжгүй юм жижиг хот тосгонд бол ингээд угаасаа амьдраад байх тийм сонирхол хүсэл байхгүй. Учираас за тэгэхээр нөгөө 15-аас 18% гэдэг маань бол зүгээр одоо хар ухаанаар бодоод үзэхээр 6 хүн тутмын нэг нь нарциссист байх магадлалтай байдаг байх нэ. Тэгэхээр зургуулаа нэг өрөөнд суужлаа гэж бодоход эсвэл 6 найзын нэг нь нарциссист байх өндөр магадлалтай байх нь байна шүү. За тэгмүүд энэ дээр нэг асуулт гарч ирж байгаа. Хүйсийн ялгаа нарциссист байхтай хэр холбоотой вэ? Буюу одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь илүү нарциссист байдаг вэ гэсэн асуултан дээр доктор Раманы хариулахдаа нөгөө төрөнд дурсан 4 төрлийн нарциссизмаас нэгдүгээр төрлийн буюу grandiose narcissism буюу нөгөө классик түгээмэл байдаг нарциссистийн төрөл болон 3 дугаар төрөл буюу одоо нөгөө malignant narcissism буюу нөгөө хор хүнээлттэй нарциссизм гэсэн энэ хоёр төрөл болвол эрэгтэйчүүд дээр түлхүү ажиглагддаг гинэ. Харин эмэгтэйчүүд дээр бол нөгөө vulnerable narcissist буюу өөрийгөө одоо нөгөө хохирогчийн нүдээр хардаг юм төрлийн нарциссистууд бол эмэгтэй болон эрэгтэй хүйсийн хувьд бол тэнцвэртэй байдаг гинэ. За дараагийн нэг сонирхолтой асуулт нь нарциссизм хаанаас үүсдэг вэ? Энэ төрөлхөөс байдаг зүйл үү эсвэл орчны нөлөөгөөр үүсдэг зүйл үү гэдэг дээр хариулт өгтөө нарциссизм нь генетик болон орчны нөлөөгөөр үүсдэг гэж тайлбарсан. Генетик гэхээр одоо тэр тухайн хүүхдийн төрлөх зан аран шин болон ямар орчинд ямар гэр бүлд өсөж байгаагаас хамаарат энэ хоёрын хослолоор энэ нарциссизм эхлэн тавигддаг юм байна л да. За тэгэхээр хоёр юм төрлийн орчинд нарциссизм үүсэх эхлэн тавигддаг гэж байгаа. Нэгдүгээр бол одоо хит их хайранд одоо өссөн хүүхэд буюу одоо нөгөө хаан хатан мэтэр өргөмжлөгдөж өссөн хүүхэд болон эсвэл эсвэргээрээ гэр бүлийн хүчирхийлэл юм уу одоо маш юм сөрөг одоо орчинд өссөн хайраар одоо дутаж өссөн ийм хоёр нөхцөлд бол нарциссизм эхлэн тавигддаг гинэ. Тэгэхээр эхнийх бол одоо багада магадгүй хүчирхийлэл, хэд хайхрамжгүй байдал, сэтгэл зүйн дарамт, эсвэл эцэгхийн хайраар дутмаг өссөний улмаас үүсдэг гэж байгаа. Ийм орчинд бол хүүхдийг одоо байнга дорд үздэг, үгүйсгдэг ч юм уу. Чи хангалттай сайн биш байна. Чи одоо ах шигээ ихчгээ мундаг биш байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар байнга шүүмжилдэг. Болвол ийм төрлийн хүүхдүүд багаасаа өөрийгөө батлах, хүлээн зөвшөөрөх хүсэлтэй болдог бөгөөд том болоод одоо бусдын анхаарал татах, өөрийгөө хэд өвөөлгөх байдлаар нарциссист юм зан авируудыг гаргаж эхэлдэг гинэ. Хоёр дахь орчин нь болонгууд нөгөө хит их хайранд өссөн хүүхдүүд гэсэн штэ тийм ээ. Энд бол одоо хүүхдийг хит эрхлүүлж одоо бусдаас илүү онцгой гэж итгүүлж өсгөөс үүсдэг гинэ. Энэ дээр бол одоо чи хамгийн шилдэг, чи бусдаас онцгой, одоо чи одоо ангидаа хамгийн мундаг, сургуультаа хамгийн мундаг нь байх хэвээр,
одоо миний хүү ийм мундаг учраас одоо хамгийн сайныг нь дээдийг нь хүртэх ёстой гэдэг ч юм уу те. Тэгээ ийм орчинд өссөн хүүхдүүд өөрийгөө бусдаас онцгой гэж итгээд бусад хүмүүсээс илүү хүндлэл магтаал хүлээх ёстой гэж боддог учраас явандаа ингээд нарциссистийн зан авируудыг гаргаад эхэлдэг юм байна. Гэхдээ энэ төрлийн орчинд өссөн хүүхдүүд ирээдүйд бүгдээрээ одоо нарциссистууд болох уу гэвэл азар дийлэнх нь үгүй байдаг гинэ. Гэхдээ яг энэ хоёр төрлийн орчинд дурдж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр одоо аль хэдийн нарциссист болчихсон хүмүүсийг эргээд буцаад харахаар энэ хоёр одоо төрлийн орчинд аль нэгэнд нь өсөж торинсон юм хүүхдүүд байдгийн нэ. Тэгэнгүүт дийлэнх удирдагч нар, гүйцэтгэх захирлууд, мундаг том одоо боссууд, CEO нар дийлэнх нь бол нарциссист байх магадлал өндөр байдаг гинэ. За яагаад тэгэхээр өрсөлдөөн ихтэй бизнесийн орчинд бол эмпатик удирдагч нар нарциссистуудтай харьцуулахад амжилт үзүүлэх магадлал нь харьцангуй бага байдаг юм байна. Дийлэнх одоо эдгээр салбарууд бол үр дүн ашигт анхаарал хандуулдаг учраас нарциссист удирдагч нарт илүү тийм давуу талтай байд юм байна. Яагаад тэгэхээр эмпатик удирдагч нар байж болох ч гэсэн тэдний одоо хариуцлагатай зан чанар тэ ажилчдынхаа одоо өмнөөс өөрийгөө оронд нь тавьж үздэг тэр одоо өрөвч нэнжин гэх юм уу тийм зан чанар нь ихэвчлэн нөгөө нарциссистуудын төрөмгий, шийдэмгий, зоригтой юм үйлдэлүүдэд дарагддаг юм байна л да. Тийм ч учраас одоо амжилттай яваа том бизнесүүд одоо корпорациуд бол дийлэнхтэй нарциссист захирлуудаар ингэж удирдагдаж явдаг гинэ. Мөнгө нарциссизмыг ихсэгдэггүй гэж байгаа. Тэгсэн чинь нарциссизмыг одоо дэврээдэг, өөгшүүлдэг хамгийн гол зүйлсийн нэг нь бол ялцчихгүй мөнгө гинэ. Яагаад тэгэхээр мэдээж нөгөө мөнгө олвол давхар хүч чадал, эрх мэдлийг хамтдаа дагуулж явж байдаг учраас энийг бол нөгөө нарциссизмын шинж тэмдгүүдийг илүү өөгшүүлдэг юм байна. Тэгээд нэг сонирхолтой нь бол хүмүүсийн санхүүгийн байдал сайжрах тусам тэд нар хүмүүсийн ёс суртахуунгүй үйлдэл хийх хандлага нь илүү нэмэгддэг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон юм байна л да. За тэгээд товчхондоо бол ерөнхийдөө мөнгө бол нарциссизмыг харин үүсгэхгүй гэхдээ нарциссизмын шин чанарыг нэмэгдүүлдэг байх нэ. За тэгэнгүүт дараагийн нэг сонирхолтой дэд сэдв. Та өөрийгөө нарциссист гэж бодож гинөө гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол доктор Романы хариулахдаа нарциссист хүмүүс ихэвчлэн өөрийгөө нарциссист гэдгийг хүлээн зөвшөөрдөг гинэ. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийн өөрийнх нь тухай төсөөлөл нь ингээд гажуудчихсан буюу өөрийгөө эрүүлэр ингэж одоо хардггүй гэсэн өөрийнхөө талаар боддгоо гэсэн. Тэгээд хамгийн гол нь бол хэрвээ хин нэгэн өөрийгөө нарциссист гэж санаа зовж байвал тэр хүн ихэнх тохиолдолд тийм биш байх магадaltaй гинэ. Яагаад тэгэхээр жинхэнэ нарциссист хүмүүс бол өөрсдийнхөө үйлдэлийг шүүмжилж одоо тунгаах чадвар нь харьцангуй одоо баг бөгөөд энэ үйлдэл нь бол маш ховор байдаг гэж байгаа. Тэгээ энийг бол би бас өмнө нэг өөр YouTube нэг сэтгэл зүйчийн тийм богинохон бичлэгээс үзчихсэн. Тэр хүмүүс хэлэхдээ хүмүүс бол надаас ингээд би яг нарциссист мөн үү гэж ингэж байн асуудаг гэж байгаа. Тэгээд хамгийн товч хариулт бол хэрвээ түрүүнд хэлсэнчлэн хэрвээ та өөрийгөө нарциссист мөн үү биш үү гэж та бодож л байгаа бол та нарциссист биш байх магадлал маш өндөр гэж байгаа. Тэгээ энэ намайг бол харьцангуй бас тайтгаруулсан. Яагаад тэгэхээр би бас заримдаа ингээд зарим өөрийнхөө эго бас нарциссизмтай андуурах юм тохиолдол зөндөө байдаг. Хүн болгонд их бага хэмжээгээр одоо эго байгаа шээ тэгээ өөрийгөө ингэж өндрөөр үнэлэх гэх юм уу те бас олон шалтгааны улмаас тэгээ би заримдаа би одоо нарциссист юм болоо гэж боддог байсан чинь энийг сонсоод за нарциссист байх магадлал маань харьцангуй бага юм байна гэж бодож тавьширсан. За гэхдээ өөрийгөө аль хэдийн нарциссист гэдгээ ойлгоод ухаачихсан төрлийн хүмүүс байдаг гинэ. Тэгээ зарим нь бүр ингээд нарциссизм гэдгээ давуу тал гэж үзээд одоо амжилт олох эсвэл бусдыг удирдах чадвараа ингэж энтэйгээ холбож тайлбарладаг төрлийн юм хүмүүс байдаг юм байна. Ерөнхийдөө нарциссист гэдгээр бахархаж түүнийхээ ашиг шимийг ухамсартайгаар ингэж хүртдэг ийм хүмүүс гэсэн үг бас байдаг юм байна. Тэгвэл хүмүүс яагаад нарциссистуудад татагддаг вэ гэж байгаа юм. Нарциссистууд бол ихэвчлэн ихэндээ маш сэтгэл татам, өөртөө итгэлтэй, хөвгөлтэй байдлаараа бусдыг энэ татдаг. Ялангуяа нөгөө лов бомбинг гэж ярьдаг шүү дээ. Эхний үедээ бол ерөөсөө учир зүггүй хайр, халамж, анхаарлаар нөгөө хүнээ ингэж бөмбөгдөж жагаад яг тэр хүнийхээ итгэлийг олоод авсан цагтаа нөгөө манипуляцийн арга, газлайтинг гэх мэтчлэн юм сэтгэл зүйн тоглоомоо тэр хүнтэй тоглоод ингээд өөрийнхөө хохирогч болгоод авдаг. Одоо яг аалц бол нөгөө олсон нөгөө нэг олзоо аалцны торуудаа ингэж хэрээд ямар ч гарцгүй босон хойноо одоо шавжаа идэж эхэлдэгтэй яг л адилхан. За тэгвэл таны партнер буюу найз охин, найз залуу, эхнэр нөхөртэй нь нарциссист болвол яах вэ? Би нарциссисттай үерхэж байгаа эсвэл харилцаанд байгаа гэдгийг яаж таньж мэдэх вэ гэсэн чинь
ингэж байгаа. Нарциссист хүмүүстэй харилцаанд орсон хүмүүс бол хамгийн түгээмэр шинж тэмдэг нь өөрийгөө буруутгах, өөрөөсөө question их буюу өөрөөсөө ингэж эргэлзэж эхэлдэг гинэ. Тэгэхээр нарциссистуудын үерхэл юм уу эсвэл хайр дурлалын харилцаанд гаргадаг түгээмэл үйлдэлүүд нь бол байнгын юм тоомсоргүй хандлагатай байх, манипуляцийг, өөрийнхөө үзэл бодлыг тулгах юм байдлаар илэрдэг. Тэгээ хосуудын хооронд бол байнга эргэлзээ, сэтгэл санааны дарамт үүсдэг бөгөөд нарциссистийн хохирогч болсон тал нь бол явандаа өөрийнхөө хүсэл, бодол ерөөхдөө өөрийнхөө доторх мэдрэмжүүдээ хүртэл ингэж илэрхийлж хэлэхээс айдаг болдог гинэ. Энийг бол би өмнөх бичлэгэн дээр нэг ярьжсэн тийм ээ. Энийг бол ялцчгүй би өөр дээрээ мэдэржсэн. Яг надад тухайн үед юу гэж мэдрэгдэжсэн бэ гэхээр яг ингээд тийм шүүхтэр хилэгдэг нэг тийм үг байдаг штэ. Таны хэлсэн үг бүр эргээд таны эсрэг ашиглагдах магадaltaй ч үлээ ашиглагдах боломж гэлөө гэдэг нэг тийм үг байдаг штэ. Яг тэгэж надад сүултээ мэдрэгдэжсэн. Би ч өөрөө долоон булчирхаагаа ямар ч ингээд фильтргүй ингээд ярьдаг төрлийн хүмүүс ингээд хэлжсэн штэ. Тэгээ өөрийгөө ингээд илэрхийлжингод буцаад хийсэн үгэндээ ороогдоод ингээд сүултээ ингээд хэлэхээс өмнө 2 3 бодож ээж хэлэх эсвэл за би энийгээ ингээд хэлчих юм бол дараа нь өөрөө энийхээ балгаас гарч чадахгүй юм чинь боли гэдэг ингээд өөрөө үгээ зайлгадаг, мэдрэмжээ нуудаг болдог нь бол түгээмэл ийм шинж тэмдэг гинэ. За тэгвэл доктор Раманагийн зөвснөөр нарциссисттэй харилцаанд байгаа эсгээ таних 3 арын арга байдаг гинэ. Энэ 3 зүйлийг хийж байгаа болвол та ерөөсөө нарциссисттэй харилцаанд байгаа юм байна гэсэн үг байна. Тэгэхээр нэгдүгээрх нь болохоор rumination, энэ болохоор харилцааны үйл явдлуудыг дахин бодож юу буруу болсон, зөв болсон талаар болон яг юуг өөрөөр хийж болох байсан талаараа ингэж байнгын эргцүүлж боддог гинэ. Тэгэхээр нэг бодлын confusion буюу төөрөлт ч гэсэн те нэг л зүйл болохгүй байгаа дандаа яг юу болохгүй байсан бол яг юу буруу хийчих, яачих гэдэг ингээд байнгын асуулттай байна гэсэн. За хоёрдугаарх нь болохоор regret буюу харамссан мэдрэмж гинэ. Энэ болохоор бүр энгийн жижиг харамслууд буюу би тэр үгийг яах гэж хэлвэ, би энийг яах гэж хийвэ, тэр босон явдлаа яах гэж хэлвэ, яах гэж X-ийнхаа тухай тэрийг хэлвэ гэдэг ч юм уу те энгийн жишээ нь ийм харамслаас эсвэл өөрийнхөө гаргасан сонголтуудтай харамсах эсвэл харилцаагаа үргэлжлүүлээд байгаа эсвэл алдсан боломжиндоо харамсах гэх мэтчлийн юм сэтгэлийн юм гүнзгий юм харамсах мэдрэмж төрдөг гинэ. За 3 дугаарх нь болохоор юм euphoric recall буюу юм сайхан дурсамжуудаа хитрхи ингэж хит их анхаарал өгч тэрийгэ юм хуурамгаар хэтрүүлэн бодох юм үйлдэл гинэ. Тэгээ энэ дээр бол жишээлбэл энгийн зүгээр жишээ авахад нэг удаа цэцэг өгснийг нь байнгын бодно гэсэн үг байхгүй юу. Надад нэг магадгүй амар ингээл хэрэлтлээ гэж бодоход тэр өдөр надад нэг тийм гоё цэцэг авч өгч үлээ. Тэгэхэд намайг нэг тэгэж нэг гоё өнсөж үлээч гэдэг юм уу нэг маш хийсэн ийм нэг юм жижигхэн зүйл дээр нь хитэх ач холбогдол өгөөд тэрүүгээр өөрийгөө ингэж хуурж тэр харилцаагаа ингэж цаашдаа авч явж гин гэсэн үг байхгүй юу. Нүглийн нүдийг гурлаар хуурна гэдэгтэй л яг л адилхан ийм хуурмаг мэдрэмжийг өөртөө өгдөг гинэ. За тэгэхээр энэ 3-ыг хийж ивэл ерөнхийдөө таны партнер буюу тэр нөгөө хүнтэй нь бол нарциссист хүн байх магадлал өндөр юм байна гэж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ нарциссистуудын ашигладаг стратегиудын талаар ярив. Нэгдүгээрх нь бол манипуляц гэж байгаа. За манипуляцийн талаар маш товчхон дурдсан энэ хэсэг дээр хамгийн гол нь юу вэ гэхээр яаж манипуляц хийдэг вэ гэхээр нарциссистууд би таны сайн сайхны төлөө, чиний ирээдүйн төлөө өөрийгөө ингэж золиослоо. Буюу миний энэ хийж байгаа зүйл бол ерөөсөө таны сайн сайхны төлөө гэдэг ийм ойлголтыг өгч манипуляц хийдэг гинэ. За хоёр дахь арга нь болонгууд projection хийх гинэ. Тэгэхээр projection хийнэ гэдэг нь болохоор нарциссистууд ямар нэгэн зүйлийг ийм буруу хийсэн үедээ эсвэл ямар нэгэн тодорхой хэмжээний буруутай эсвэл ийм гэмшилтэй мэдрэмж авсан үедээ тэрнээсээ зайлс хийхийн тулд нөгөө хүнээ яг тэр шалтгаанаар нь тийм зүйл хийсэн гэж гүтгэж буруутгадаг юм арга гинэ. За энгийн жишээн дээр тайлбарлахад нарциссистууд бол нөгөө партнераа амар хардаад байлаа гэж үдэ те. Чи хинтээ мессежлээд байгаа, яагаад ингэж оройтоод байгаа, чи гадуураа яваад ингэж байгаа юм шүү, тэгээд байгаа юм шүү, магадгүй чи намайг хуураад байгаа юм шүү гэд ингэж хардаад байгаа нь яг үнэндээ тэр хүн өөрөө тэр зүйлийг дийлэнхтэй ингэж хийчихсэн байдаг. Аль хэдийнэ ингэж тодорхой хэмжээний өөртөө ингэж гимших буруу мэдрэмж ингэж аваад эхэлсэн байдаг учраас тэрийгэ нөгөө хүн рүүгээ ингэж шилжүүлэхийн тулд тэр хүнийг буцаагаад өөрийг нь төөрөгдөлд оруулахын тулд ингэж санаатаагаар ингэж юм гүтгдэг арга гинэ. Тэгэхээр одоо өрөөнд онгочингуудаа хүүе хин онгоч ямар балиар юм бэ, заваа юм бэ гэж байгаатай л яг л адилхан арга юм байна.
дараагийн арга нь болгонгод gaslighting гэж байгаа. За gaslighting болов сэтгэлзэн хүчирхийллийн нэг төрөл гинэ бүр. Тэгээ нарциссистууд яг өөрийн нөгөө хүнээ өөрийнхөө бодит байдалд эргэлзэхэд хүргэдэг. Тэгээ энэ нь болохоор бодит үйл явдлыг үгүйсгэх, баримтлыг гуйвлах зэргээр илэрдэг гинэ. Тэгээ gaslighting болохоор хохирогчийг өөрийнхөө хийсэн үг, мэдрэмж, дурсамж, бодолтой эргэлзэхэд хүргэж улмаар өөрийгөө төөрөгдөлд оруулах ийм байдалд хүргэдэг юм байна. За доктор Раманид өөрт нь болж ирсэн нэг энгийн жишээгээр тайлбарлахад та ингээд ажил дээрээ байж ялаа гэж бодъё. Ингээд байжсэн чи таны цүнх ингээд гинэд алга болчлоо. Тэгээ гин цүнх чинь алга болчингууд нөгөө security ч юм уу ингээд камераар хайх гал ингээд хүмүүст хэлнэ штэ. Тэгээ бөө юм болоод ингээд ширэн дээр буцаад ирсэн чи таны цүнх буцаад байранда байж ялаа гэж бодъё. Тэгэнгүүт та ингээд өөртөө эргэлзэж эхэлнэ штэ. Юу вэ би ингээд дутуу харсан юм бах та, дутуу шалгацсан юм бах та, би андуурсан юм бах та гэд иймэрхүү байдлаар ингээд эргэлзээнэд үүсч эхлэн гэсэн үг. Одоо энэ бол хосын харилцаан дээр чүлэл яаж илэрх вэ гэхээр ингээд чи өчигдөр ингээд надад тэгэж хийсэн штэ. Чи надад тэгэж амсан штэ. Чи тэгэж амсан хэрнээ яагаад ингэхгүй байгаа гингүүд гих мэтчлээ ингээд худлаа зүйлийг үнэн болгож ингээд ярих мэтэр тэр хүнийг ер нь бол зүгээр шууд товчхондоо хэлэхэд бол тэнэгтүүлнэ гэсэн үг байхгүй юу? За gaslighting гэдэг ийм арга байдаг бахнэ. За тэгэнгүүт gaslighting-тэй хэрхэн тэмцэх вэ? Хин нэгэн тань ингээд gaslighting хийгээд байгаа тохиолдолд та яах вэ гэж байгаа. Энэ дээр бол өгсөн зөвлөгөө нь болохоор gaslighting-тэй тэмцэх хамгийн сайн арга бол ерөөсөө холдож явах, орхих гинэ. Тэгээд тэр gaslighting хийж байгаа хүнтэй маргах эсвэл тэднийг буруутгах гэж оролдох нь хамгийн үр дүнгүй арга байдаг гинэ. Зүгээр л өөрийг нь бодит байдлыг нь хүлээн зөвшөөрөөд хийсэн үгийг нь тоохгүй байх л чухал гинэ. Тэгээд gaslighting нь хамгийн гол нь зүгээр л харилцан ийм ойлголцолгүй байдал биш, харин манипуляцийн арга учраас та яаж ч өөрийгөө баталсан яаж ч одоо тэр зураг хөрөг скриншот юу гэдгийг үзүүлсэн тэр хүн чинь дахиад ингээл таныг тэнэгтүүл гаргаа олсоор л байх болно. Тэгээд эцэст нь магадгүй та манипуляцид аль хэдийнэ өртөөд ингээд дуусах магадлал өндөртэй учраас ерөөсөө хэрвээ ингээд таныг gaslighting хийж байгаа гэсэн тийм мэдрэмж төрхөл юм бол тэгэл дараагийн нэг чухал асуудал нь хэрвээ тэр нарциссистаас одоо салах боломжгүй хамт амьдрахаас өөр аргагүй тохиолдолд явах вэ гэж байгаа юм. За яг үерхлийн төвшөнд ч юм уу найз охин, найз залуугийн төвшөнд байх үед бол хэрэг үнэхээр нарциссист гэдгийг мэдчих юм бол одоо хэцүүч гэсэн салаад явах боломж бол байгаа тийм ээ, орхиод явж болно. Харин ямар ч одоо салах боломжгүй гэр бүлийн гишүүн аав ээж одоо дүү гэдэг ч юм уу тийм ээ, эсвэл аль хэдийнэ ингээд гэр бүлээ зохион байгуулчихсан ийм хүүхдүүдэд өнчрүүлэх хүсэлгүй хэмжлээ одоо ямар нөхцөл байдгийг тэр нарциссистаас салах боломжгүй бол ямар одоо арга байж болох вэ гэхээр хил хязгаараа тогтоох болон одоо найз нөхөд гэр бүлийн одоо гишүүдээсээ дэмжлэг авах хэрэгтэй гинэ. Яагаад тэгэхээр нөгөө нарциссистуудын хийж байгаа хамгийн гол нөлөө болвол таныг одоо маш дороогоор мэдрүүлэх, сул дорой гэж ойлгуулах хангалттай биш байна гэж мэдрүүлэхдээ таны өөртөө итгэлэг чинь ингэж үгүйсгэж байгаа шүү дээ тийм ээ. Харин тэрийгэ баланслахын тулд таныг хайрладаг нарциссист биш одоо таныг дэмждэг тийм хүмүүстэй ингэж тодорхой хугацааг ингэж өнгөрүүлснээр ингээд нөгөө дундарсан байсан итгэлээ буцаад нөгөө танд жинхнээсээ хайр өгдөг хүмүүсээс хайраа аваад энэ дундарсан байсан мэдрэмжээ ингэж одоо жоохон дүүргэж ирнэ гэсэн үг юм л да. Тэнцвүүлж баланслах гэсэн үг. Ингэх юм бол яг хав мэдээж нарциссисттэй амьдран гэдэг бол хэцүү л байх. Тэгтээ ядаж ингэж балансласнаар арай ингэж зовлонгоо ингэж багасгах боломжтой гинэ. За хамгийн гол нь тэр нарциссист хүн бол хизээж өөрчлөгдөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд цаашдаа энэ харилцаанд байснаар урт хугацаанд би өөрөө сэтгэл зүйн хувьд ингэж хохирол амснаа гэдгээ хүлээн зөвшөөрөөд энэ эрсдлээ одоо өөрөө аль хэдийнэ ингэж ойлгож хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал гэж байгаа юм. За тэгээд нарциссизмын талаар ярихад ерөнхийдөө бол нэг юм байна. Хамгийн сүүлд нэг сонирхолтой асуулт хөтлөгч маань асуусан нь юу вэ гэхээр за таны мэдих юм алдартай нарциссистууд хэн байгаа вэ гэж асуулаа л да. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь доктор Ремини юу гэж хэлсэн бэ гэхээр бараг бүгдээрээ гэж хэлсэн. Ерөөсөө энэ алдартай улс төрчид, entertainment салбарын одоо дуучид, жүжигчид ерөнхийдөө нэр алдартай дийлэн хүмүүс олоод нарциссист байх одоо яг өндөр магадлалтай бүгдээрээ биш л гэхдээ ерөөхдөө жоохон өндөр магадлалтай. Яагаад тэгэхээр нөгөө нарциссистуудын хамгийн гол хэрэгцээ нь бол өөр дээрээ анхаарал авах,
хүмүүсээр хүндлүүлэх, шүтэн бишрүүлэх тэрнээсээ маш их таашаал одоо хамгийн гол зорилго мотивац авдаг учраас энэ төрлийн хүмүүс бол гоё маш алдартай том ус төрчөөд их хурлын гишүүд лаг дуучид жүжигчид олонний ийм хайрыг хүндэсэн хүмүүс байх одоо магадлал өндөр байдаг гинэ. Гэхдээ энэ хүмүүс нөгөө ёс зүйн доголдол янз бүрийн ийм одоо ёс суртахууны асуудал байгаа учраас эдгээр хүмүүс нэг ийм олныг сэртгийлгсэн маш эвгүй гэмт хэрэгүүдэд холбогдох ийм асуудлуудтай холбогдох нь олон байдаг гинэ. Тэгээ ингээ бодоод үзэхээр ер нь бол ойлгомжтой болж ирж байгаа юм. Бидний маш их хайрладаг шүтэн биширдэг нөгөө сүрхий хүндлээд үлгэр жишээ аваад байдаг хүмүүсээс нэг юм хамгийн эвгүй гэмт хэрэгүүд ийм ёс суртахуунгүй үйлдэлүүд бас ингэж гарах нь бол олон байдаг шүү дээ. Тэгэхээр ялцчгүй ингээд нөгөө нэг зоосны ингээд нэг юм хоёр талал байна л гэсэн үг л дээ. Гаднаасаа бол хачин гялгаар хачин сайхан гоё хүн, гоё философи ярьдаг ийм гоё боловч нөгөө талдаа хаалганы цаана шал өөр хүн байдаг талаар ингэж нарциссизмыг ингэж тайлбарсан байгаамаа. За тэгээд энэ бичлэгтэй манд хамтайсан та нартай маш их баярлалаа. Та нар маань бас энэ нарциссизмын талаар ер нь юу гэж бодож байна? Ямар туршлагууд та нарт маань байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд миний Instagram хуудас энд байгаа, миний вебсайт энд байгаа. Хэрвээ та гадаадад 100% тэтгэлэгтэйгээр дээрэс нь стипендтэй суралцахыг хүсэж байвал миний вебсайтаар зочлоод мэдээлэл аваад үзээрэй. Миний Италид сурах амархан алхамчилсан заавартай онлайн сургалт маань бол байнгын нээлттэй буюу байнгын эсэлтэй авдаг учраас та хизээж ороодоогүй шүү. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.